Яасан бацгааны өнөөдрийн мэнд хүргэе. Та бүхэндээ нэгэн судалгааг танилцуулъя. За энэ бол маш чухал судалгаа. За 2025 онд судалгааны байгууллагуудаас ямар шалтгаанаар ажилтнууд байгууллагад доктортой ажиллаж байна гэдгийг судалсан байгаа. За энийг яг презентацийн гаргаад танилцуулъя. Тэгэхээр богинохон хугацаанд танилцуулах учраас хурдан хурдан яриад явнаа. За тэгэхээр ер нь хүмүүс топ гүйцэтгэлтэй талант хүмүүсийг доктортой ажилуулахын тулд байгууллагынхаа маш олон хүчин зүйл дээр анхаардаг. За энэ олон улсын судалгаанаас харахад ямар шалтгаанууд нь тэдгээрийг доктортой ажиллахад нөлөөсөн бэ гэдгийг харуулсан байгаа. Тэгэхээр энийг хэдүүлээ яриад явчих. Ерөнхийдөө доктортой ажиллах зүйл бол маш их өөрчлөгдсөн. За тэгэхээр энэ дээр юу харж болох вэ гэхээр хамгийн нэгдүгээр шалтгаан бол карьерийн өсөлт. За ажилтнууд ажилдаа үлдэх хэсгийг шийдэхэд карьерийн өсөлт бол хамгийн чухал хүчтэй нөлөө үзүүлсэн байгаа. За энэ нь болохоор юунаас шалтгаалж ийн гэхээр байгууллага доторх карьерийн өсөлт нь хэрхэн ямар арга замналаар өсөх нь маш тодорхой байх ёстой. За өөрөөр хэлбэл бас ажилтны ур чадварыг хөгжүүлэх юм сорилт болгосон үүрэг даалгавруудыг өгөх шаардлагатай байгаад энэний stretch role гэж хэлдэг, өргөтгсөн гэсэн үг. За мөн ур чадварыг илүү сайжруулах энэ замналууд нь тодорхой байх хэрэгтэй байна. За эндээс харахад зөвхөн цалин буюу бенефит нь бол үйл ажиллагаа илүү доктортой ажиллах гэхээс илүү албан тушаал авах, ур чадвараар авах боломжуудыг илүү чухалчилж эхэлсэн байна. За энэ слайдаас юу харах вэ гэхээр мэдээж доктортой ажиллахад удирдлагын хандлага маш чухал тийм. Энийг ч бид нар өөрсдөө мэднэ. Энэ ямар менежер удирдлагыг илүү хардаг болсон бэ гэхээр дэмждэг, зөвлөдөг. За тэгээд тогтмол гүйцэтгэлд нь фидбек өгдөг. За дээрэс нь гол нь сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг нь за ажлаа чөлөөтэй хийх, ажлаа өөрийнхөө санаачлагаар хийх ийм бодит боломжуудыг илүү анхаардаг болсон. Тэгэхээр ингээд хяналт тавьдаг менежер гэхээсээ илүү коуч хийдэг, удирддаг, чиглүүлдэг ийм менежерийг илүүд үзэж байна. За дараагийнх нь болохоор хүн хангамжийн бодлого цалин өндөр байвал бас ажилтнуудаа доктортой ажиллана гэж хүний нөөцийн менежерүүд удирдлагууд нэлээх боддог. За энэ бол бас өөрчлөгдсөн. За яг 2025 онд хийсэн судалгаагаар энэ илүү уян хатан ажиллах нөхцөл нь маш том шаардлага болж ирсэн тийм. Тэгэхээр энэ аль болохоор цагийн хяналт багтай системийг бид нь уян хатан ажиллана гэж үзэж байгаа. Дээрэс нь үр дүнд чиглэсэн үнэлгээг илүү чухалчилж байгаа. Тогтмол цалингаар, тогтмол цагаар ажиллана гэхээсээ илүү үр дүн гаргаснаар нь үнэлдэг ийм системүүд илүү тогтвортой ажиллаж байна ийм системд. За дараагийнх нь болохоор цалин өсөхөөс илүүтэй ажилтны зорилго үн цэнтэй нийцэх нь энэ байгууллагын зорилго нийцэх нь илүү гол шалтгаан болж байна. Тэгэхээр яг нийгмийн хариуцлага илүү өндөр хэрэгжүүлдэг байгууллагад ёс зүйтэй удирдлага, ил тод үйл ажиллагаатай удирдлагатай байгууллагад дээрээс нь шийдвэр гаргалт нь нээлттэй ойлгомжтой байгууллагад ажилтнууд илүү доктортой ажиллаж байна. За дараагийнх нь за тэгэхээр энэ мэдлэгээс чадвар төвтэй байгууллагын соёл ажилтнуудын үнэнчээр ажиллах ийм байдлыг ихээр нэмэгдүүлсэн. За энэ нь юу гэж ойлгох вэ гэхээр ажлын байрны уян хатан байдал нь бол өөрчлөгдөж болдог. За өсөлт хийхин тулд ажил солих ийм шаардлагууд ер нь бол өөрийнхөө ажлын байран дээрээ илүү өндөр ур чадвартай болох бас ийм боломжийг өгүүлдэг болсон. Тэгэхээр яг competence based байгууллагаас skill based байгууллага руу олон байгууллага шилжиж байгаа. Энэ нь юу гэхээр яг ажлын байран дээрх ур чадвар шаардлагыг мэрэгжил туршлага гэхээсээ илүү яг энэ хүн одоогийн энэ ажлыг хийхэд ур чадварын хувьд бэлэн үү гэдг нь илүү тодорхойлдог болсон.
За, well-being гэж бид нэр ажилтны сайн сайхан байдал гэж их ярьдаг. За, энэ бол гол нь зүгээр нэг well-being хөтөлбөртэй гэд дүр үзүүлэх биш, илүү бизнесийн тодорхой үзүүлэлтэд буюу илүү гүн гүнзгий ач холбогдолтой болж ирсэн. За, энд юуг харах вэ гэхээр тэнцвэртэй ажлын ачааллыг харж байгаа тийм. Тэгэхээр ажил, гэр, за гэсэн энэ балансыг бол тэнцвэртэй хадгалах. За, дээрэс нь яг бодтой байх. За, яг энэ стрессгүй одоо бурнаут гэж ярьдаг те. Энийг илүү анхаардаг. За, дээрэс нь яг ажилгүй амралттай үед тэр цагийг илүү хүндэтгдэг байгууллагыг анхаардаг. Зарим байгууллага болохоор гэртээ амарч ирсэн ч гэсэн юм бичээд ингээд идэг. Тэгэхээр одоо олон улсад бол ажлын бус цагаар үнэхээр ингээд ажлаа асуусан ч хариулж болохгүй байх зөвшөөрж байгаа ийм нөхцөл байдал орсон. Тэгэхээр ажил амьдралын тэнцвэр бол байгууллагад үлдэх гол шаардлага болж ирсэн байна. За, тэгэхээр энэ дээрэс нь дотоод соёл маш чухал. За, бид нэр байгууллагын соёл, ажилтнуудын багийн соёл гэж их ярьж байсан. За, энд нь яг юу чухал вэ гэхээр inclusive culture буюу тэгш оролцоог хангасан соёл. Тэгш оролцоо, шударга байдал, ялгаатай байдлыг дараагийн товч яриагаар ярих учраас энэгээр өгчээ. Дээрэс нь ажилтнууд хүлээн зөвшөөрдөг системийг үнэлдэгэ. За, энэ яг belonging буюу байгууллагатаа илүү хамт олноосоо холдохыг хүсэхгүй гэдэг нь байгууллагатаа илүү дасан зохицсон ийм зүйлийг илүү ажилтнууд үнэлдэг болсон байна. Тэгэхээр энэ зүгээр гэрээ, цалин, хангамжаас илүү энэ байгууллагын соёлыг бас чухалчилдаг болсон. За яг ингээд нэгтгэхэд хэлэх юм бол 2025 онд олон улсын байдлаар яг байгууллагадаа үлдэх гол шалтгаанууд бол яг энэ 5 шалтгаан байгаа. За, нэгдүгээрт нь ур чадварын өсөлт, хоёрдугаарт нь уян хатан ажиллах байдал, за гуравдугаарт нь сайн менежер буюу удирдлага, за ажилтны сайн сайхан байдал, за яг энэ байгууллагын зорилго, ажилтны зорилготой нийцэх гэсэн энэ зүйлүүд бол илүү ажилтныг байгууллагатаа удаан ажиллахад нөлөөлж байна. За, тэгэхээр дараагийн шатанд болохоор хүний нөөцийн менежерүүд юу хийх ёстой вэ гэхээр чадвараа карьерийн өсөлтөнд бол хөрөнгө оруулах хэрэгтэй. За, соёлыгоо илүү байгууллагын нэг хэсэг гэж ажилтныг мэдрүүлэх чиглэлөө илүү өргөтгөж бэхжүүлэх. За, уян хатан байдлыг шин төвшөнд авчрах, зүгээр өглөө тарахын уян хатан биш. Яг ямар цаг, ямар цагийн хуваар энэ ажилдаа ажиллах хүсэж байна гэдгийг илүү ажилтан бүрт анхаарна гэсэн үг. За, well-being-ийг зүгээр нэг тунхаглалт байдлаар биш, бодит яг энэ уян хатан байдлаар нь бас хэрэгжүүлэх шаардлага гарч байна. За, тэгээд энэ богинохоо хугацаа маань дуусж байгаа учраас энэ слайдаа дуусгая. Дараа уулзтлаа, баяртай.